Дараагийн мэдээг танилцуулъя. Пакистан улс Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трампыг Нобелийн их тайвны шагналд нэр дэвшүүлэх хуснаа зарласан байна. За энэхүү шийдвэр гарах болсон сүүлийн саруудад Пакистан болон энэтхэг улсын хооронд өрнөсөн маргаантай асуудал зөрчилдөөнийг бол инхий аргаар намж яхад Америкийн нэгдсэн улсын жуучлал гол үүрэг гүйцэтгэсэн. За үүнд бол мэдээж их хэрэг Америкийн нэгдсэн улсын төрийн тэргүүний үүрэг рол өндөр байсныг энэхүү Пакистан улс үнэлж тухайн шийдвэрийг гаргах болсноо аль биесны мэдээлэлтэд дурдсан байна. Бэм гарагт одоо Исламабад мэдээлэл гаргасан үүндээ Дональд Трамп төрийн тэргүүний мэрэгэн ухаан харуулж маш хурдан хугацаанд буруугаар ирэх боломжтой байсан нөхцөл байдлыг намжаач чадсан гэж мэдэгдэж. За Трамп эцсийн дүндээ гал зогсоохыг баталгаажуулж сүмэн зэсэгтэй хоёр улсын хооронд олон сая хүний амь нас үргэх гамшигт үр дагавар авчрах өргөн хэмжээний энэхүү мөргөлдөөнөөс сэргийлж чадсан гэж мэдэгдэл дурдсан. Гал зогсоосон энэ байдал нь бол цаашдаа дэлхийн хэмжээнд томоохон дайм бий болохоос одоо сэрэмжилсэн гэдгийг онцолж байгаа. За харин энэтхэгийн хувьд бол тухайн асуудал дээр арай өөр байр суурьтай байгаа юм байна. За энэтхэг улсын хувьд бол Дональд Трамп гэхээсээ илүү энэтхэгийн өөрийн цэргийн хүчин чадал Пакистан улсыг ийм шийдвэр гаргахад нөлөөсөн гэж үзэж байгаагаа мэдэгдэж байгаа. За хэдийгээр гал зогсоосон ч гэсэн энэтхэг Пакистаны хоорондох хурцмал байдал хിവэр үргэлжилсэн байгаа. За тийм учраас бол энийг шууд Дональд Трампын одоо үйл ажиллагаатай холбох нь боломжгүй гэж энэтхэг улс үзэж байгаа юм байна. За харин Пакистан улсын хувьд ийм шийдвэр гаргах бас нь цаанаа бас дипломат арга одоо барилтаа холбоотой юм байна. За дипломат үйл ажиллагааны үр дүнд Пакистан улс Вашингтонтой харилцаагаа сайжруулахыг оролдож байгаа. За үүний тулд бол Америкийн нэгдсэн улсын гадаад бодлогот тэргүүлэх үүрэг гүйцэтгэдэг Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгчийн бодол санаанд нөлөөлөхөд бол энэхүү Нобелийн шагналд нэр дэвшүүлсэн үйл явдал нөлөөлнө гэж үзэж байгаа учраас энэхүү энэ шийдвэрийг гаргаж байгаа юм байна. За Пакистан улс энэ одоо мэдэгдлийг хийх болсон шалтгаан нь бол Дональд Трампыг нэр дэвшүүлэх одоо шалтгаан нь тухайн 7 хоногт армийн генерал фельдмаршал Асим Мунир гэдэг хүн бол Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгчтэй үдийн зоог барьсан юм байна. За энэ нь бол хэдийгээр Пакистанд иргэний засгийн газар ажиллаж байгаа ч гэсэн Пакистаны цэргийн удирдагчийг цагаан ордонд урьсан анхны тохиолдол нь болсон. За энэ бол хоёр талын харилцаа бас сайжирч магадгүй. За Пакистаны зүгээс ч гэсэн асар их одоо бас хүчин чармаалт тавьж байгааг харуулж байгаа. За мөн өнгөрсөн 7 хоногт Канадад болсон их долоо буюу долоогийн бүлгийн дээд хэмжээний уулзалтын үеэр Модитэй Дональд Трамп уулзгаар төлөвлөж байсан. Гэвч бол тухайн үед Иран, Израилийн нөхцөл байдалтай холбогдуулан ерөнхийлөгч эрт одоо Канадыг орхисон. Тийм учраас бол хоёр тал уулзлаа зохион байгуулж чадаагүй. Гэхдээ дараа нь бол Модитэй уцаар ярих үед Моди энэтхэг Пакистантай хийсэн маргаандаа зуучлахыг хүлээн зөвшөөрөхгүй, хизээ зөвшөөрөхгүй гэдгээ мэдэгдсэн. Мөн Пакистаны парламентийн сенатын батлан хамгаалахны дарга Мушахид Хүсейн энэхүү одоо их тайвны шагналд Трампыг нэр дэвшүүлэх нь үндсэлтэй гэж үзэж байгаагаа олон нийтэд мэдэгдлээ. Трамп бол Пакистанд маш сайн хүн. Хэрв энэ зүйл нь бол Трампын эгод сайнаар нөлөөлж байгаа бол бид нар үүнийг хийх ёстой. Европын бүх удирдагчид бол түүнийг одоо түүний аяыг бол харж байгаа. Тийм учраас бид ч гэсэн ийм бодлогыг хэрэгжүүлэх ёстой гэж Пакистанд бол хандаж хэлсэн байна. За харин Пакистантай холбоотой энэ асуудалд бол Пакистаны бүх одоо иргэд бол Трампыг их тайвны шагналд, Нобелийн их тайвны шагналд нэр дэвшүүлэхийг дэмжихгүй байгаа юм байна. За энэ талаар бол Пакистаны телевизийн улс төрийн ток шоуны нэрт хөтлөгч Талат Хүсейн X одоо хуудсан дээр нийтлэл гаргахдаа Израилийн Газ дахь одоо гол дэмжигч Аав бол Аав, за мөн Иранд хийсэн халдлагыг дэмжигч ямар ч нэгэн шагналд бол нэр дэвших ёсгүй гэж мэдэгдэж байгаагаа олон нийтэд хүргэсэн байна.